Эв нэгдлийн өдөр бол Оросын улбаны улсад тэмдэглэдэг баяруудаас нэлээд хожуу тэмдэглэгдэж ирсэн буюу Харцангуй залуу баяр юм а. Уламжлалсаар энэ баярыг тохиолдуулан Монгол дахь Оросын улбаны улс элчин сайдын яаманда баярын хүлээн авалт зохион байгуулжээ. Страна наша очень большая, многоликая, многогранная, сложная. Как говорил философ, такой был Леонтьев, цветущая сложность, да, и любое упрощение такой сложности ведет к деградации. И поэтому мы заинтересованы, чтобы наша страна по-прежнему была многогранной, красивой, многоликой. А для этого нам нужно единство. Единство не в том плане, чтобы каждый должен думать одинаково, а единство единения народа, единение вокруг идеи развития и укрепления процветания нашего государства, нашего народа. Орос орон энэ баярыг 2005 оноос эхлэн тэмдэглэж байгаа бөгөөд энэ баярыг анх 17 дугаар зууны түүхэн үйл явдал зориулан тэмдэглэж эхэлсэн юм а. 11-р сарын 4-ний өдөр Минимба Пожарскийн удирдлагын дор ардын цэргийнхэн Москваг Польшчуудаас чөлөөлсөн. Октябрийн хувьсгалын дараа энэ уламжлал орхигдож бараг 100 жил завсарласны дараа өдгөө дахин тэмдэглэдэг болсон. Мөн өнөө үед энэ өдөр үнэн алдартнуудыг давхар баярлуулдаг байна. Учир нь энэ өдөр Казанын дайрхийн хөрөг зургийг үнэн алдартнууд залдаг юм а. День народного единства мы действительно прежде всего осознаем и понимаем что это является основанием для нас, и это то, что нас объединяет, людей разных политических взглядов, разных, может быть, мировоззрений даже, и помогает нам найти общий язык. Поэтому в этот праздник я, конечно, хотел бы поздравить всех именно с возможностью почувствовать и ощутить это единство. Түүхээс үзэхэд Орос улс хэдэн зуун жилийн турш хөрш орнуудтайгаа найрсаг харилцаа холбоо тогтоохыг хичээдэг байсан. Орос-Монголын харилцааг улам бэхжүүлэхэд энэ онд тохиосон төрийн дээд хэмжээний айлчлалууд ихээхэн түлхэц болж байгаа юм а. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путиний айлчлалын үеэр манайх хоёр орн болон иргэдийн найрсаг харилцааг өргөжүүлэх олон баримтуудыг үзгэлсэн юм а. Энэ үеэр бол манайх хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түвшлийн харилцааг улам баттгаж бэхжүүлэх, цаашид эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах талаар хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол хоёр улсын харилцааны байдлын талаар бол бид бол сэтгэл хангалуун байгаа. Орчин үеийн ард түмний эв нэгдлийн баяр түүхэн чухал үйл явдлыг дахин дурсахаас гадна олон үндэстэн ард түмэнд эв нэгдлийн утга учирыг мэдрүүлэх үүрэгтэй. Учир нь эв нэгдэлтэй ард түмэн олон бэрхшээлийг давах болно. Мирослава Борху, Ольга Недудихаткина, Отгонбат энэ цагт хүргэлээ.